Ард олон биднийг ер нь сонгосон иргэд татвар төлөгчид товчхонтой биднээс гурван зүйл ер нь хүсэж байгаа. Нэгдүгээрт эдийн засгийн хувьд бид нар элбэг дэлбэг баймаар байна. Хоёрдугаарт эрүүл аюулгүй орчинд амьдрмаар байна. Утаа төгжрөлгүй хотод амьдрмаар байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүртээмжтэй сайн баймаар байна. За гуравдугаарт шудраг зөвд амьдрмаар байна. Шудраг ёс байдаг. За хүн биш хууль засгалдаг ийм нийгэм байгаасаа ийм улс орн байгаасаа л гэж хүсэж байгаа. Тэгэхээр энэ гурав бол бидний замын зураг, бидний зорилго, бидний үүрэг, ялч засгийн газрын ажлын төлөвлөгөө гэж би харж байгаа. Тэгэхээр энэ гурван зүйл дээр бас анхаарч үр дүн гаргаж ажиллана гэдэгт занданчдар даргыг болон түүний бүрдүүлэх засгийн газарт энийг дагаж ажиллана гэдэгт итгэж байна. Үр дүн гаргана гэдэгт бас итгэж байна. Яг энэ дээр хоёр зүйл би бас хүсэлт гэх юм уу сануулж хэлмээр байгаа. Нэгдүгээрт бид нар одоо эдийн засгийн нөхцөл байдлаа харах юм бол бас нэлээд тоон үзүүлэлтүүд муу байна. Экспортын орлого маань 14.7%-аар буурсан байна. Өмнөх үедээ харьцуулахад төсвийн тэнцэл маань хасах руу орсон байна. Түрүү жил бол энэ 2.180-ийн ашигтай байсан. Тэгэхээр эдийн засгийн энэ хүндрэлээс сэргийлэхийн тулд бид ер нь ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бас энэ нэр дэвшигч маань гишүүдийн асуулт нь нэлээд тодорхой хариулж байна. Ер нь хараад байхад бид нар эдийн засгийн бүтэхгүй зүйл болгон бидний гаргаж байгаа популист юм шийдвэрээс л болж байгаа. Тэгэхээр таныг бас засгийн газрын кабинетаа бүрдүүлэхдээ ялангуяа эдийн засгийн хөгжлийн яамын болон сангийн яам энийг толгойлгож байгаа сайдуудаа илүү бас энийг өргөн хүрээнд харж улс суурьтай шийддэг, мөн вакуумжуулдаггүй, манлайлж ажиллах хамгийн гол нь танд бас түшиг болж галыг чинь хуваалцах юм хүмүүсээр бүрдүүлээсэ гэж хүсэж байна. За хоёрдугаарт бол энэ бодлого шийдвэрээ бид яг олон нийтэд бас их зөв сайн ойлгуулах ажил дээр хаана бид нараас анхаарах хэрэгтэй байгаа. Ятгах ухуулах, ярилцаж ойлголцох хоёр өөрөө. Засгийн газар улсын хуралдч үйл ажиллагаагаа тайлагнахдаа иргэд олон нийтэд ч гэсэн бодлого төлөвлөгөөгөө тайлбарлахдаа ухуулга сурталчилгаа PR-аасаа илүүтэйгээр илүү ойлголцож, ярилцаж, зөрчилдөх энэ зарчмыг бариасаа гэж хүсэж байгаа. Ингэжээж бид бас энэ хугацаанд энэ олон намын төлөөлөлтөй парламентод үр дүнтэй бодлогыг бас сайн хэрэгжүүлж чадна гэж харж байгаа учраас энэ байр суурийг илэрхийлж байна.